Та бүхэндээ сануулъя. Анх төсөв баталж хахад нүүрсний үнийг $149 өөр анхандаа ярьжсэн. Дараа нь 105 болсон. За тэгээд 80 70 гэд ингээд цаашдаа явах нь байна. Тэгэхээр энэ Монголд болоод олон улсад гол зах зээл хятадын дотоод мэдээлэлтэй хүмүүс зөндөө сануулсан. Яг тэр зураг руугаа л орж байгаа, бодит байдал руу ирж байгаа гэдгийг нэгт хэлжмээр байна. Хоёрдугаарт нь бас нэг бодит байдалтай очиж байгаа юм бол төсвийн зарлагыг бууруулъя. Янз бүрийн тоо явсан л да. 3.6 ингээ буулгыг ихээр зэрэг шоолоод инегээд исэн. Тэгээ явж байгаа 2.3 их найдаар зардал бууруулахаар шийдвэрлсэн. Одоо 1.9-оор дахиад асахаар энэ хоёрын чинь нийлбэр нь ингээ 4 их найд гараа авчиж байгаа. Энэ бас ингээд нөгөө бодит байдалтай нийцэж байна гэсэн үг. Тэгэд гуравт нь бас нэг сануулгах зүйл байна. Хил холбоотой төмөр зам үнэхээр чухал, маш том зүйл бид нар хийж чадсан. Тэрний дагуу орж ирсэн нүүрсний гэрээн дээр маш том дүнтэй их урт хугацаатай хөнгөлөлттэй үнэтэй зүйл орж ирнэ. За энэ хэмжээ нь Монголын нүүрсний экспортын 3.1-ээс илүү гарчих юм бол өөрөө өөрийнхөө үнийг унгаана. Тийм учраас индексээр боддог үнийг зөвхөн Монголын нүүрснээс хамааралтай хятадын хойд хэсгийн зах зээлийн индексүүдийг ашиглахаас гадна өөрсдийн бирж бас нэг хятадын холхон эсвэл олон улсын индексийг оруулж өгөх асуудлуудыг яриад бараагүй. Одоо энэ хэмжээнээс болоод зах зээлийн хүлээлт өөрөө өөрсдийнхөө үнийг унгаасан. Энэ бол үнэн. Тэгээ цаашдаа нас үргэлжлэж явна. Харин ямар ч байсан сорчлохгүй гэдэг зүйлийг зөвхөн нэг сайн чанарыг авахгүй шүү гэдгийг ямар ч байсан их хурал нэг дэмжээд арай гэж оруулж явсны хэм гэж бодож байгаа. Тэгэхээр цаашдаа Монголын нүүрс хэрэггүй болж байна. Ер нь нүүрс хэрэггүй гэдгийг үлгэр яриадандаа итгэж дэмэргүй байна. Хятад дэлхийн тал нүүрсний хэрэглээний. Тэр улс өөрсдөө том олборлогч болж гадаадаас авдаг коксчих нүүрснийхин талыг Монгол нийлүүлдэг. Тийм болохоор манай үн нөлөөлнө. Манай сайд нар Монголын эдийн засгийг бодоод Монголын нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна. Энийг одоо шинээр бүрдсэн засгийн газар анхааралтай авна уу гэж хүсье. Асуулт нь болохоор 3.3 их найдын орлого тасарсан гэж байгаа. Аж ахуй нэгжүүч нүүрсний уурхаанууч одоо татвараа төлж чадах юм уу? Нүүрсний үн тэдгээд зардлан тэдгээд зөрөөгөөс нь татвараа бодоод тооцсон байгаа байх. Тэгээд эдгээр чинь татвараа төлж чадах юм, амнаатаа төлж чадах юм уу? Оны төгсгөлд энэ орлогын хадагтал чинь 5 их найд болох юм биш үү? Энэ дээр ямар тооцоо хийсэн болоо гэдэг асуулт байна. Байдал. За хариулт өгье сангийн сайд болдын чухлаа. За гişүний асуултанд хариулъя. За эдийн засгийн хөгжлийн яамнаас маань тооцооллуудаа хийгээд хүрээгээ өргөн барьсан байгаа. Хүрээгээ. За тэрэн дээр орлого ер нь нэлээд муу сценараар тооцоод шүү. Жилийн эцрүү 3.3 их найдаар одоо дутах нэ гэдэг ийм тооцоол хийсэн. За бид чи нэг нь бол зөвшөөрсөн. За энэ хүрээнд л одоо бид нар танж болох зардал маань 2.1 их найд байна. За ингээд зөрүүгээрээ бид нар одоо алдагталтай төсөв баталгаа зөрүү харахгүй болж ирж байгаа. Тийм байгаа. За тэгтээ бас нэг бүр ингээд бүх юм ингээд энэгээр бас хязгаарлагдах гэж бас ойлгож болохгүй. За засгийн газар одоо хэмнэлт бас дахин хэмнэлт гэдэг горим руугаа шилжиж ажилланаа. За тийм учраас он дуустал одоо хэмнэж болох, танж болох зардлуудаа мөн дахин одоо ямар боломжууд байна? Одоо сайд нар маань энэ дээр өөрөөсөө хичээгээд ингээд ажиллаад явна. За засгийн газрын хувьд, за ялангуяа сангийн сайдын хувьд бол орлоготод харуулад зардлаа танаад явах ингээд төсвийнхаа хуваарийг засгийн газар дээр өөрөөсөө хийгээд явах ийм бас бүрийн эрхэнд байдаг. Тэр хүрээндээ бас бид одоо хичээж ажилланаа гэж орлоо шүнэ. За зол жаргал гишүүн тодруулжсоё. За нэг хүсэлт хэлмээр байна. Дахиад хэлэхэд эрчим хүчний бай коксцох бай нүүрс ялангуяа энэ олон улсын эрсдэлтэй үед хэрэгтэй. За үн бол өндөр биш байгаа. Тэгтээ хэрэгтэй. Манай том хэрэглэгч гол хөршийн найдвартай ард тал байх нь Монголд ч хэрэгтэй, хөршид ч хэрэгтэй. Гэхдээ яаж өөрөө өөрийнхөө үнийг унгаахгүй байх вэ? Яавал Монголд ашигтай байх вэ гэдэг дээр манай салбарын сайд, сангийн сайд, ерөнхий сайд бас анхаарч ажилласаа. Энэ дээр нүүрсний үнийн бодлого бүр тусдаа байх хэрэгтэй байна. Яаралтаа одоо
нүүрс унж байгаа, нүүрс хэрэггүй болж байгаа. Тийм болохоор хідээр чамаагүй өг, бартардаа чамаагүй өг гэдэг ийм улс төрийн мессеж маш их өргөн сувгаар явсан. Ийм биш ээ. Хэмжээнд нь тааруулаад өөрийн хүчтэй бодлого хэрэгтэй үнийг боловсруулж хэрэглээсэй гэж хүсэж байна. За үг хэллээ. Гомбын